ажиллах, амьдрах, амрах гурван орчингийн гурван хэмжээсийн нэгдэл дээр тасралтгүй үргэлжилдэг ийм амьд организм юм а, тасралтгүй үргэлжилдэг үйл явц юм а гэж үзсэн. Энэ утгаараа бол хот байгуулалтын ажил зогсож болохгүй, тасралтгүй үргэлжлэх ёстой. Хотын бодлого, газар олголт болон аль нэг шийдвэр хэн нэг даргын үгээр зогсож болдог асуудал биш юм а. Хот бол амьд организм тасралтгүй хөгжиж, амьсгалж явах ёстой, хөдөлгөөнд оршиж явах ёстой гэж үзсэн. Энэ агуулгаараа бүх хотын бодлого, төлөвлөлт маань үргэлжлээд явна. Тэгээд дараагийн асуудал маань хотыг бүтээн байгуулахдаа энэ олон улсын жишг, норм, стандарт хотыг хөгжүүлэх энэ төслийг төсөл гэж үзвэл төсөл маань санхүүжилт ах үйлнээсээ жигсэн төсөл маань өөрөө олон улсын төслийн менежментийг хангасан жишг төслийн дэвшил байх ёстой. Энэ жишг төслийг хэн нэгэн компани, хэн нэгэн хувь хүн, хэн нэгэн гадны компани хийхгүй. Энийг монголчууд хийн. Яагаад гэвэл монгол хүний амьдралын орчин бид нэр сайжруулах гэж байгаа. Монголчууд хийхдээ дэлхийн стандартад хүрсэн зарчмаар хийгдэх ёстой. Монголчууд хийхдээ оролцогч талуудынхаа оролцоог хангасан байх ёстой. Үүн дээр Монгол улсад хот төлөвлөлтийн төслийг хийх боломжит хамгийн ганц байгууллага гэвэл Игнэндээ 200 гаруй байгууллагыг нэгтгэсэн барилгын үндэсний ассоциац юм а гэж үзсэн. Тийм учраас Монголын барилгын үндэсний ассоциац хөшгийн хөндийн хот байгуулалтын төслийн менежментийг хийх ёстой. Яагаад гэвэл бидэнд зураг төслийн баг байгаа. Яагаад гэвэл бидэнд төсөл хэрэгжүүлэгч байгаа. Яагаад гэвэл бидэнд барилга угсралтын чадвартай гүйцэтгэгч нар байгаа. Барилгын салбарт мэрэгдсэн мэрэгчлэлтүүд байгаа. Барилгын салбарт оролцох бүх асуудлыг шийддэг хүмүүс байгаа. Тийм учраас энэ хөшгийн хөндийн дагуул хотын төслийн менежментийг Монголын барилгын үндэсний ассоциац гэсэн дээвэр дор нэгдээд та бүгд хамтдаа оролцож хийх ёстой гэж дүгнэсэн.